За ханцны эсгүүрээ байгуулъя. Ханцны эсгүүрээ байгуулахдаа яг нь зураг тооцооны дагуу байгуулна. За мөн урдчилж өөрийн биений хэмжээгээр энэ тооцоо томьёонд орлуулад шаардлагатай хэмжээ цифруудыг гаргасан байх шаардлагатай. За AS B хүртэл цэжний тойргийн хуваахан 4 хасна 1 гэсэн хэмжээгээр хэвтэр шугамзуулна. A B. За энэ AB эрчмийн голд C-цэг болно. За тэгээд C-цэгээс доошоо босоо шугамдах нь. За энэ босоо шугам нь бол ханцны гол шугам болох нэ. За ASD хүртэл цэжний тойргийн хуваахан 20 нэмэх нь T.5 гэсэн хэмжээгээр D-цэг олно. За цэжний тойрог 82 бол 20 тоогоор 4.1 4.1 дээр T.5-ыг нэмэхээр 4.6 гэсэн хэмжээгээр D-цэг болох нь. За AS E хүртэл биений өндрийг гоох нь 10 гэсэн хэмжээгээр E-цэг болно. Жишээлбэл биений өндөр 164 см бол 10 тоогоор 16.4 см хэмжээгээр E-цэгийг тэмдэглэнэ. За B-ээс E хүртэл AS E хүртэл хэмжээтэй тэнцүү параллел хэмжүүдэд зурагдана. За тэгээд E1-ийг дариулаад хэвтэр шугам зураарай. Гол шугамтай огтлцсон цэгийг C гэж тэмдэглэжээ. За E-ээс F хүртэл арын эсгүүрээс хэмжсэн хэмжээгээр F-цэг тэмдэглэнэ. За энэс F1 хүртэл энгэрийн одоо эсгүүр дээрээс хэмжсэн хэмжээгээр F1 цэг тэмдэглэж. За одоо энэ байгуулалтын туслах цэгүүдийг тэмдэглэнэ. E-ээс дээшээ 5 см-т M-ээс гадагшаа буюу зүүн тийшээ 1 см-т E-цэг тэмдэглэнэ. За уртлын хэсэг дээр болохоор E-ээс дээшээ 5 см M1 цэг тэмдэглэнэ. За D-цэгээ дайруулаад хэвтэр шугамд зурх нь байгуулалтын шугам. За энэ цэгээ B1-ийг тэмдэглэжээ. За D-цэгээс баруун тийш 3 см-т D1 туслах цэг байгуулалтын B1-ээс зүүн тийшээ
3.5 см-т мөн B1-гээд байгуулалтын туслах цэг тэмдэглэж байна. За одоо ингээд бид нар ханцууны толгойн байгуулалтын мөрөн шугамаа зурхад бэлэн боллоо. За одоо бид ингээд ханцууны толгойн мөрөн шугамыг зурхад үндсэн одоо байгуулалтын цэгүүдээ олчлаа гэсэн. За C цэг, D1 цэг, E цэг, F цэг ингэж холбогдож зургадна. За урагшаа C1 цэг, B цэг, M цэг, F1 цэг холбогдож зургадах нэ. За би балын харандаагаар урдчилж явхад өстэй зургадах уу гэдгийг дарамжааж зурсны дараа за үндсгийн байгуулалтуудынхаа цэгүүдийг хооронд нь холбоод ханцууны толгойн шугамаа зурчна. За энэ ликал шугам маань тааруулаад тойруулаад эргүүлээд харам аюул сайхан таарчна. За ингэж таарч. За юм цэг. Өдөр мөрөн шугам. За нэг цэгээс F1 цэг хүртэл Ингээс сувны ухлаацны мөн суур хэсгийн байгуулсан мөрөн шугамтай ижилхнээр энэ одоо мөрөн шугам зургадна. За артал дээр за мөн гүдвэр талаа дээш нь оруулаад ханцны толгойн хэсэг их гоё гарах хэрэгтэй. Ханцны толгойн хэсгийг маш одоо гоё зөв гаргах шаардлагатай. Ханцны толгойн мөрөн шугамыг байгуулахын тулд бид нар байгуулалтын одоо цэгүүдийг тусах цэгүүдийг олох хэрэгтэй. За жишээлбэл E-гээс дээшээ 5 см-т M цэг, M-ээс гадагшаа 1 см-т N цэгийг олно. За D цэгийг дайруулан татсан хэвтэр шугам дээр D-гээс баруугаар тийшээ 3 см-т D1 цаг олно. B-гээс зүүн тийшээ 3.5 см-т B1 цаг болно. E1-гээс дээшээ M1 цэгийг 5 см-т байгуулна. За энэ байгуулалтын урдлын мөрөн шугамыг байгуулахдаа би одоо энэ саяхаа туслах цэгүүдийг холбосон ийм мөрөө цэгийг сайхан шугамаа эргэж тойруулж агаад яг тааруулаад дээдлийн хэсгийг ингэж зурцсан. За энэ доотлын M1-ээс F1 шугам бол Ингээс сувны ухлаацны яг энэ доод суурин шугамтай ижилхэн байдлаар зургах хэрэгтэй. За мөн энэ шугамаа эргэж тойруулж агаад энэ хооронд бол мэдээч ямар ч үндэсгүй дөлгөн холбоотой холбогдох учраас шугамаа тааруулж агаад ингэж зурцсан. За арын хэсэг дээр C, D1, M, F цэгүүдийг мөрөн шугамаар холбож зурх хэрэгтэй. За ханцны толгойн хэсэг бол маш юм гоё дөлгөн холболтоор ингэж холбогдно. Ихэвчлэн ликал шугамны энэ одоо том гүдгэр хэсэг бол ханцны толгойн хэсэгт маш сайхан таардаг байгаа. За энийг тааруулна. Яаж таарч вэ? За энэ хэсгийг ингэж таах нь. C1, D1, N1-ийг ингэж зураад ханцны толгойн хэсгийг зурч. За дараа нь энэ хэсэг маань арын сувны ухлаацны мөн хэсэгтээ ижилхэн мөрөн шугамаар зургах хэрэгтэй. За хэдүүлээ ингэж бариад үзэхээр хэсгийг таарч. За ингээд ханцны толгойн хэсэг мөрөн шугам зургацчлаа гэсэн. За одоо C1-ээс доош А-ийн хүртэл арын уртын хэмжээгээр хэмжээд А цэгийг тэмдэглэнэ. За арын урт жишээлбэл 58 см гэж үзвэл энэ чи А цэг тэмдэглэгдэх нэ. А цэгээс хоёр тишээ
эвтэй шугам зурна. Аяс L1. Аяс L хүртэл. За аяс L1 хүртэл SF гэсэн хэмжээнээс 2.5-ыг хассантай тэнцэв. За тэгвэл SF хүртэл 14.5 байна. Тэгвэл 2.5-ыг хасгаад 12 см-ээр зургатна. L. За баруунаар тийшээ C-гээс F1 хүртэл хэмжээнээс 2.5-ыг хассантай тэнцвэхээр аяс L1-ийг 15 см хэмжээгээр зургах нэ. За ингээл F1-ийг L1-тэй F-ийг L-цэгтэй шулуугаар холбоо зурчихна. За ингээл бидний ханцаны суурь байгуулагдчихлаа. За би та харагдвал үднээс энэ нэлээд бүдүүн цэнхэр маркераар зурлаа. За нөгөө 3 цэгээ сайхан тааруулж байгаа ханцаны толгой мөрөн шугамыг зурлаа. За тэгээ ийшээ болохоор сугны углаадтай мөрөн шугамыг зурлаа. За нэг ханцаны толгой арын хэсгийн сүрэг зурлаа. Ханцаны толгой мөрөн шугам бол маш цөөн байгуулах ёстой гэдэг сайн харах хэрэгтэй. Миний тулд хикалийн мөрөн шугамаа зөв байрлуулж зурнаа. За ханцаны толгойг зурглаа. Ханцаны урд шугам, ханцаны арын шугам, ханцаны үзүүрэн шугам, за тохоо уртлах багийн уртын хэмжээгээр тохооны шугамыг зураарай. Мөрний шантгарын цэгээс тохоо урт хэмжсэн энэ хэмжээгээр C-нээс доошоо О гэдэг үлчи. О цэг хүртэл хэмжих юм. За дараа нь энэ эсгүүрийн суурь үлгэрийн деталийн нэр размер бичнэ. Ханцууд чигээр размер ханцууны урт 50 см.